бид нар ч одоо хоньны ноосоор органик бордоо хийгээд Герман руу экспортлж байгаа. Тэгэхээр яг ийм хатуу хөл хорионы үед хорих нь яг уу энэ төрлийн одоо шийдвэрлэл баг. А ер нь тэгтээ бас ингээд бизнес хийж байгаа энэ улсуудынхаа экспортын яах юм ажил төрлийн дандаа уялдуулж зохицуулахгүй бол ер нь их хүнд туссан л да. Яг энэ үеийн дараах нь бол бид нар баялаг бүтээгч гэсэн нэвтрүүлэг бол манай дээр явагдсан. Тэгээ ийм хүнд нөхцөлд бол ердөө энэ бизнес хийж байгаа жинхэнэ утгаараа баялаг бүтээж байгаа хүмүүсийг бол ердөө нөгөө л баялаг бүтээгчдэд дэмжих байгууллагууд юм байна да гэдэг ийм сэтгэлдлийг бол хаасаагүй өгчээсэн. Яг энэ нэвтрүүлэг явсны дараах нь бол харин манайхан ч бол дотооддоо бас сайн манай талаар бол мэдээл тарааж өгсөн. Ингээ манайхаас бид нар яг тэр хүнд үед дотооддоо бол бараг 15 тоног борлуулалт хийчихсэн. Өөрөөр хэлбэл манай борлуулалтанд бол үнэхээр сайн нөлөөлж ирсэн. Өнөөдөр бол хоньны ноосоор органик бордоо хийж байна гэдгийг Монголд бол би өөрөө зарлаад одоо энийг сурталчлах гээд гүгээд байх юм байхгүй. Баялаг бүтээгчд миний өмнөөс энийг хийгээд өчнөө үнэхээр их олон газар хөрдөг юм билээ. Хөдөө орнууд одоо урт манай дээр их олон асуудал бид нартай харьцаж шít. Манай үйлдвэр дээр ажилд орё ч гэсэн хүн байна. Түүхий нийлүүлэе гэж байна. Зүгээр баяр хөрвөж байгаа хүн байна. Ямар сайхан гоё юм хийцэн бэ? Ийм амар юм хийцэн бэ гэд зүгээр ярьдаг улсууд байна. Манайх одоо баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд бол гишүүнээр хэлэлцсэн. Энэ байгууллагатай ингээд гишүүн байж хахад бол саяхан бас баялаг бүтээгчдийг дэмжих холбооны шугамар нөгөө баялаг бүтээгчд нөгөө форум боллоо шүү дээ энэ оны. Тэгээд тэр форумын үеэр чинь бас улсууд идэвхтэй оролцож илээ их хүчний асуудлуудаа ярьж байна. Ямар ч байсан энэ хүнд үед бид нар яг бас өөрсдийн ажлын арга барил жоохон сул байгаад нөгөө экспортонтой хэтэрхий их анхаарал өгөөд дотоодын борлуулалтаа ч юм уу дотоодын хэрэглэгчтэй жоохон орхигдуулсан байсан. Харин энэ баялаг бүтээгчдийн нэвтрүүлгээр гарснаас хойш бол ер нь мундаг холбоотой байгаа.